За тэгээд за явчих. Юу л одоо чинь хөтлөгч маань. За тэгэхээр орой минь үзэгчтэй Ард Ньюс эрэг цэгмээ сонсогч үзэгч та бүхэндээ өнөөдрийн оройг мэдчилж байна. За тэгэхээр өнөөдрийнхөө нэвтрүүлгээр бол Швед улс за холбооны бүгд найрамдах Герман улсаас хоёр Монгол иргэнтэй холбогдож одоо тухайн оронд одоо ковидын нөхцөл байдал хэрхэн байгаа юм. За мөн засгийн газраас ямар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа юм. За аж ахуй нэгж ард иргэдийг одоо засгийн газраас ямар бизнесээ хамгаалах, ард иргэдэд хамгаалахад нь одоо ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг та бүхэндээ хүргэх болно. Тэгэхээр за холбооны бүгд найрамдах Герман улсаас Фрейнбург хотын за уул уурхайн академийн оюутан Хун Шагаа за мөн хэлийн чанддах монголчуудын зөвлөлийн тэргүүн номон дарнаар оролцож байгаамаа. За тэгэхээр та хоёртой орой минь хүргэе. За Хун Шагаа тэгэхээр та хоёр наанч одоо яг хэдэн цаг болж ийн вэ? Тэгээд өөрийгөө бас тодорхой хэмжээгээр танилцуулаад тэгээд мэдээлэл бидэнд өгөхгүй юу? За одоогоор яг холбооны бүгд найрамдах Германаас 12 цаг 40 минут болж байна өдрийн. Тэгээд миний хувьд болохоор эдийн засгийн инженер гэсэн мэргэжлэр 5 уул уурхай академид суралцдаг. Тэгээд саяны асуултуудын дагуу би бас тодорхой мэдээллүүдийг бэлдсэн байгаа. Яг одоогийн өнөөдрийн 12 цагийн байдлаар Германы Роберт Кох гэдэг институтээс бүх COVID-19 салбарын мэдээллийг өгдөг бүх одоо нэг тоог баримтыг гаргадаг байгаа. За тэгээд тэдний мэдээгээр болохоор яг одоогоор Германы нийт тохиолдол 1,320 гэнт байгаа 330 мянган хүчтэн байгаа гээд тоо баримт байна. Тэгээд хамгийн сүүлийн мэдээгээр 12 сарын 10-нд Германы бүх цаг үеийн хамгийн өндөр нэг өдөрт одоо бүртгэгдсэн тохиолдол буюу 32 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн иймэрхүү тоо баримтын мэдээлэл бол байна. За тэгээд ерөнхийдөө энэ графикаас харахад бол өвчлсөн хүмүүсийн 30 гаруй хувийг одоо залуучууд буюу 15-аас 34 насныхан 40 орчим хувийг 35-аас 59 насныхан эзэлж байгаагаар нас орсон нийт өвчтнүүдийн одоо бараг нийт 90 орчим хувийг нийлээд 60-аас дээш насныхан эзэлж байгаа тийм үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр өнөөхдөө бол энэ бас хамгийн гол нь нөгөө нэг илүү хөгшин хүмүүст тийм байна. Тэгэхээр яг одоо Герман улсад ер нь нөхцөл байдал ямар хөө байгаа вэ? Гудамжинд гараад явхад одоо хөл хорой дэглэмийн хувьд ямар хөө байгаа вэ? За Германы хувьд болохоор өмнө нь бас эхний давлгааны үеэр яг иймэрхүү хөл хоройг явуулж исэн. 3 сараас эхлээд 7 сарын дунд хүртэл тэр үед бол бас харьцангуй маш чанга байсан. Бүх хүмүүс бас айдастай байсан. Тэгээд тэрийгэж дагаад айгүй амжилттайгаар давж харсан маш бага үзүүлэлтэйгээр тэгээд 7 сараас эхлээд ерөнхийдөө бүх үзэр үйлчилгээний байгууллага, урлаг соёлын байгууллагыг баг нээж эхэлсэн. Тэгээд одоо хичнээн нөгөө нэг халдвар хамгааллын дэглэм сахижсэн ч гэсэн хүмүүс маань өөрөө айдас нь багасаад илүү их одоо аялаад илүү нөгөө нэг ийм актив байсны үүднээс юм уу. Эргээд өвчлөлүүд 9 сарын сүүл 10 сарын дундаас эрчимтэйгээр нэмэгдэж эхэлснээс хойш 10 сарын 28-нд Германы засгийн газраас хөнгөн хөл хоройны дэглэм тогтоосон байгаа. За хөнгөн хөл хоройны дэглэмийн үед За байна уучлаарай сүлжээ сая тасарчлаа. за. За хөнгөн хөл хоройны дэглэмийн үед болохоор ерөнхийдөө яг явган зорчигчдын хүсэл дандаа маск зүүх мөн дотор масктай байх. За тэгээд сургууль хичээлүүд бол бүгд яг танхимын байдлаар орж исэн. Хэрвээ багш нар өөрөө хүсэх юм бол тэд сургуулиудад одоо онлайн байдлаар буюу холимог ийм хайбрид байдлаар орж байгаа. За тэгээд мэдээж зай барих одоо гараа хариуцах тэгээ гол нь хамгийн гол нь өөрөө хувийн ариун цэврээс сахих яагаад гэвэл энэ вирус манаас өөрөө хүний яг хувь хүний өөрийн тийм ариун цэврээ хэрхэн сахиж чинь өөртөө хэр одоо анхаарч чинь тэрнээс бас айгүй хамааралтай байгаа учраас тэрийг бол маш их анхааруулж байгаа. За тэгээд дөнгөж сая 12 цагт Германы засгийн газраас дахиад шийдсэн энэ хөнгөн үйл хоройн одоо нөгөө нэг ямар нэгэн тийм хүлээсэн сайжруулалтыг авчраагүй учраас хатуу дэглэмийн хөл хорой тавих оруулсан. Аль бие осоор 12 сарын 16-наас буюу лавгаас эхлээд хатуу дэглэм шилжиж
байгаа. Тэр маань юу гэхээр оройн одоо үжийн 22 цагаас өглөөний 6 цагийн хооронд гэрээс цогт гарч болохгүй. За мөн 5-аас дээш хүмүүс одоо уулзаж болохгүй, биенийдээ очиж болохгүй, уулзлаа гэхэд хамгийн дээд нь 2 бүр байхаар тэгж зохицуулалт хийсэн байна. Тэгээд зөвхөн одоо хүнсний дэлгүүр болон аптек эмнэлгүүд л ажиллана. Босоод үйлчлэгийн аппарат. Засгийн газраас ер нь одоо яг ард иргэдтэй за аж ахуйн нэгжүүд дээр ямар арга хэмжээ авч одоо хэрэгжүүлж байгаа вэ? За эдийн засгийн үед би бас өчигдөр энэ жоохон судалгаа хийж үзэхэд яг ковид зориулсан энэ тусламжийн пакет маань Германы засгийн газрын хамгийн одоо түүхэнд хамгийн том, хамгийн өндөр өртөгтэй пакет гэж зарлагдсан байгаа. За тэгээд яг одоогоор бол 353.3 тэрбум еврогийн төсвийг баталсан. Мөн цаашид хэрэгтэй тохиолдолд 819.7 тэрбум еврог бэлэн байдалд байлгаж байгаа гэсэн юм мэдээ. За тэгээд яг миний өөрөө мэдж байгаагаар болохоор оюутнуудын хувьд бол сар болгон усаас буцалтгүй тусламжаар 500 хүртэлх еврог өөрөө авах боломжтой. Энэ гэхдээ бас тодорхой үзүүлэх 500 хүртэлх еврогийн тэтгэмжийг сар болгон авч байгаа. За албан байгууллагуудын хувьд болох юм бол хуваарь бизнес эрхлэгчид одоо жижиг компаниуд 5 болон 5-аас 10 хүртэл хүнтэй тийм ажилтнтай компаниудад 9,000-аас 15,000 еврог 3 сард нэг удаа тусламж байдлаар олгож байна. За тэгээд нэмүүртгийн албан дотор 19% байсан бол энэ оныг дуустал 16% болгож буулгаснаар одоо иргэдэд бараа бүтээгдэхүүний хэвд хямдарсан. За тэрийгээ дагаад үйлчлэгээний байгууллагууд маань бас алдагдлаа нөх боломжтой болсон. За тэгээд хамгийн гол бас явагдаж байгаа нэг тэтгэмж бол цалингийн тэтгэмж байгаа. Тэр нь юу вэ гэхээр гэрээнээсээ хамаарат одоо ажилгүй болсон шинэ ресторануудын хувьд ажилгүй болсон ажилчид нь үндсэн цалингийнхаа 60%-ийг за хэрвээ тэр ажилч маань хүүхэдтэй бол үндсэн цалингийнхаа 67 хүртэлх хувийг сар болгон усаас авах тийм боломжтой байгаа. Ер нь бол бас айгу боломжийн харж үзэж байгаа юм байна гэж харагдаж байна. Санхүүгийн хувьд бол ер нь доктортой байх үүднээс маш тийм хүчтэй нэлийн тийм том арга хэмжээнүүдийг авч байгаа. За тэгээд бас миний өчигдөр мэдснээр компаниудад зориулж одоо компани тогтмол зардал гэж байгаа ямар нэгэн одоо юу гэдэг байр талаар тогтцоглохын гэмэд ажиллахгүй байсан ч явж байгаа усгал зардлыг ерөнхийдөө тэглэх за эсвэл тэрнтэн зориулсан юм шийдвэрлэлтийн тэтгэмж эсвэл одоо ресторан зочид буудлуудад жишээ нь өмнөх жилийнх нь яг тодорхой адилхан сарын хийсэн орлогоос хувь бодож тийм нөхөн төлбөр олгож байгаа гэсэн тийм мэдээллийг би бас өчигдөр авсан. Маш таатай мэдээлэл байна. Баярлалаа. Тэгэхээр чиний хувьд одоо яг наанаас сурж хахад чиний орлого буурсан уу? Тэгээд ер нь ингээд харж үзэхэд одоо хөл хорионы үеэр одоо давуу болон сул талыг ер нь юу гэж харж байгаа вэ? За эдийн засгийн хувьд бол мэдээж бас жоохон бүсээж хангалах байдалтай байгаа. Ягаад тэгэхээр ер нь бүх газрууд хаагчихсан. За тэгээд оюутны хувьд нөгөө оюутны гэрээгээр ажилдаг байсан учраас ажил маань хаагдчихсан гол оюутны гэрээтэй уучраацаас нөгөө нэг цалингийн тэтгэмж авах боломжгүй. Тийм болохоор миний одоо надад жишээ нь усаас боломжтой тусламж гэх юм бол нөгөө сар болгоны 500 хүртэлх еврогийн тусламж байгаа. За тэгээд яг энэ хөл хорионы давуу болон сул тал гэх юм бол давуу талыг бол мэдээж бид